Өсвөр үеийн төрөлт бол улсын хэмжээнд маш амжилттай бууж байгаа боловч жирэмслэлт нь буухгүй байна. Гол нь өнөөдөр бид нэр зөвхөн мэдээллийг бүрдэх бус за харин баталгаатай өгөгдлийг чанартай цуглуулах цуглуулсан өгөгдөлтөө бол дүн шинжилгээ хийх тэгээ бодлого гаргах шийдвэр гаргах нарт яг үнэн бодит тоо мэдээллийг бол өгнө. За их хүүхдийн тогтолцоо гэдэг нь ялангуяа зөвхөн тоо мэдээллийг бол цуглуулдаг. Энэ тоо мэдээлэлээр бид нэр эрсдлийг бол ихтэлрүүлэх, сэргийлэх, за улмаар бол их хүүхдийн эмгэгдлийг бууруулах чиглэлтэй бид нар бол тэр тоо мэдээллийг бол ашигладаг. 14-өөс 16 насны охтуудын дундах жирэмсэлт, үр хөндлөлт бол мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ маань бол биднээсийн бодлогын түвшинд хариу арга хэмжээ авах маш том асуудал бол энэ тооны цаана байдсан байна гэдгийг бол та бүхэн ойлгож байгаа бах. Тэгэхээр энэ тоо мэдээллийг бид нар яаж үр дүнтэй бодлоготой шийдвэртэй тусламж үйлчилгээндээ ашиглах юм бэ гэдэг энэ асуудлыг та бүхэнд бол нэлээд дэлгэрэнгүй ойлгох байхаа гэж бодож байна. Урдын үеэр бол бид нар зөвхөн их хүүхдийн эрүүл мэндээс гадна яг салбарын хэмжээнд явж байгаа захимжилт, за шинжилсэн бүртгэл мэдээллийн тогтолцоо, за энэ техник технологийн дэвшилтэд уялдуулаад статистикч эмчийн маань эмч нарын маань мэдлэг чадвар хэрхэн хөгжих үү, мэргэжлийн цаашдын чиг хандлага гэсэн сэдвүүдийн хүрээнд яригдана. Мөн бас салбарт шинээр нэвтэрж байгаа тооцоолол арга аргачлалыг танилцуулсан юм уулзалт болох юм байгаамаа.